та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Эрүүл мэндийн яамнаас бол хамгийн их ач холбогдол гэж энэ төр одоо хамгийн их л хүн ирсэн байна да. Тэгээ өөрсдөө хариуцсан асуултуудад тодорхой хариултуудыг өгөөд явчихмаар байна. За бид нар энэ хүүхдийн эрхийн асуудлаар хүүхдийн эрхийг хангах талаар байнга л тогтмол анхаарал тавьж ярьж байдаг. Гэтэл энэ хүүхдийн эрхийн нөхцөл байдал ерөөс огтоос сайжрахгүй байгааг нэг тоо үзүүлэлтүүд маш тодорхой харуулж байна. Өсвөр насны хүүхдийн жирэмслэлт, төрөлт, үр хүндэлтийн асуудал жил ирэх тусам нэмэгдэж байна. Хэрвээ энэ хүүхэд хамгааллыг, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр дорвитой зөв бодлого арга хэмжээ авч байгаа бол энэ тоо жил ирэх тусам буух ёстой. Гэтэл 15-аас 15 насны хүүхдийн жирэмслэлт 24 онд 1931 байсан бол 1994 болсон байна. 2025 онд 15-аас 19 насны хүүхдийн үр хүндэлт 600 гараад явж байна. Ингээд өсвөр насны хүүхдийн жирэмслэлт төрөлт 2600-700-аараа яригдж байна. Тэгээ энэ тоо баримт үнэхээр одоо энэ хүүхдийн төлөө энэ олон байгууллагууд байгаад байдаг. Энэ олон байгууллагууд хяналт шалгалт хийгээд байдаг. Энэ тоо үзүүлэлтүүд яагаад буухгүй байна? Энийг буухгүй байгаа шалтгаан нь юутай холбоотой гэж авч үзэж байна. Одоо энэ хяналт шалгалт дүнэлт хийсэн байгууллагууд маань цаашдаа ямар бодиттой цогц арга хэмжээнүүд авал бид нар энэ хүүхдийн эрхийг хамгаалах, энэ өсвөр насны хүүхдүүдийн жирэмслэлтийг үр хөндөлтийг зогсоох вэ? Энэ өнөөдөр зөвхөн мэдэгдэж байгаа, илэрж байгаа тоо нөхгүй. Гэтэл үүний цаана хүчирхийлэлд өртөж байгаа маш олон тоонууд дарагдаад байж байгаа. Энэ дээр хариуцсан хууль эрх зүйн хариуцлага тооцсон тоо баримтууд ичнээн байна вэ? Бид нэр цаашдаа ер нь яаж ажиллавал зөв болох нь вэ? Энэ тал дээр та бүхэн нэг тодорхой мэдээлэл өгөөч. За хүний эрхийн үндэсний комиссаас хариулъя. Энэ дээр хэндрийн микрофон. За мөнх сайхан гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр үнэхээр санал нэг байна. Өнөөдөр бид нар хүүхэд багчуудаа хамгаалж чадахгүй байна. Энэ чадахгүй байгааг өнөөдөр статистик тоонууд зүгээр биднэрт тодорхой илгэн хэлээд өгч байгаа. За тэгэхээр энэ хүүхдийн асуудал дээр бас нэг талаасаа нэг байгууллага эсвэл одоо нэг алдан тушаалтныг бол хариуцлагатай байхыг бол шаардах асуудал бол биш. Энэ хүүхдийн өмнө насан турсан хүн бүр өөрөг хүлээгч гэдгийг бол бид нар маш сайн ухамсарлах ёстой байдаг. За энэ бага насны хүүхдийн жирэмслэлтэй холбоотой бас нэг зүйлийг тодруулж бас хэлхэн зүйтэй байх. Энэ дээр 14 наснаас доошогоо хүүхэд жирэмслэн болвол энэ автоматар гэмт хэрэг тооцогдоод явж байгаа. 2024 онд 14-өөс доош насны хүүхэд жирэмссэн тохиолдол 144 байна. Өөрөөр хэлбэл 144 гэмт хэрэг бүртгэгдээд шалгагдаад зохисоор хүмүүс нь хариуцлага тооцоод хариуцлага хүлээгээд явсан гэдэг ийм зүйлийг бол хэлэх байна. За нөгөө талаараа хүний эрхийн үндэсний комиссоос энэ хүүхэд хамгааллын чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг чиг үүргийг хүлээдэг 11-ийг бол өнгөрсөн онд бол судалж энэ дээр бол үнэлгээ өгж бол ажилласан байгаа. За эдгээр 11 бол бүгдээрээ хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ийм одоо чиг үүргийг бол хэрэгжүүлж байгаа дор бүрнэ. Ялангуяа соён гэгэрүүлэх ийм чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ чиг үүрэг бол хангалттай хэмжээнд бас хэрэгжихгүй байна. Бидний энэ одоо дүн шинжилгээгээр бол энэ хүүхэд хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын хоорондын уялдаа холбоо ерөөсөө байхгүй байна гэдэг ийм зүйлийг бол ярьж байгаа. Тэгэхээр түрүүн хэлсэн хүүхэд хамгаалдаг бол зөвхөн одоо хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын асуудал биш. Энд бол боловсролын салбар, эрүүл мэндийн салбар бүгдээрээ хамтарч ажиллах ёстой. Энэ дээр бүгдээрээ үр дүнтэй мэдээлэл солилцож ажиллах ёстой байгаа. За бидний тавьж байгаа нэг асуудал бол энэ хүүхэд хамгаалал бид нар яагаад өнөөдөр хүүхэд багчуудаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж чадахгүй байгаа юм бэ гэхээр өнөөдөр бид нар энэ чиглэлээр мэрэгчлэтнүүдийг бас хангалттай хэмжээнд бэлдэж чадахгүй байна. Ялангуяа хүүхэд багчуудаа ажиллах энэ боловсон хүчин
одоо байгаа алба паагчдыг мэрэгшүүлэх, чадахжуулах энэ сургалт, энэ тогтолцоо сул байгаатай холбоотой. Дараагийн нэг асуудал бол энэ төсвийн асуудал байгаа. Бид нар энэ хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урсгалан сэргийлэх чиглэлээр тавьж байгаа, зарцуулж байгаа энэ төсөв хөрөнгө бол үнэхээр хангалтгүй байна. Хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилсэн хариулгыг 2024 онд бид нар баталсан боловч өнөөдөр хүртэл энэ хүүхд хамгааллын хуулинд одоо заасан арга хэмжээ ажлууд бол бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаатай бас шууд холбоотой. За анхан шатны нэгждэр бол энэ хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд өнөөдөр бол ажиллаж байна. За 2026 оны 3 сарын байдлаар бол 753 нийгмийн ажилтан анхан шатны нэгждэр ажиллаж байна гэсэн. Энэ хүмүүс бол бүгдээрээ энэ эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, энэ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг бол хэрэгжүүлж байгаа. Харамсалтай нь бас үр дүн бол төдийлөн гарахгүй ийм одоо дүр зураг бол байгаад байна. Тэгэхээр энэ чиглэлээр бол бид нар ямар зүйлийг санал болгож байгаа вэ гэхээр энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийг соён гээрүүлэх энэ ажлыг чанартай, хүртээмжтэй байдлаар хүүхдэд ойлгомжтой, хүүхдийн нас энэ онцлогтод таарсан байдлаар хийх бүх төвшөнд нь хийх хэрэгтэй байна. Байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа хамтарсан багийн үйл За энэ дээр нэмэлт минут өгье. Нэмж хариулах уу? болцсон дээ. Болцсон уу? За уг нэмэлтээр энэ гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд гэр бүлийн хамгааллын бодлогын эрхтэн газрын дарга Бадам Цэцэг байна уу? Та нэмж хариул энэ дээр. Танаа яамны бас бодлогын асуудал. Эндрийн микрофон. Амнаас биш хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын төлөөлж байна. Тий. За ер нь бол яг энэ нөгөө эрч жирэмслэлтийн асуудал бол ер нь бол нэлээд байгаа. Тэгээд биднэрт хамгийн гол нь бүр аль хэдийнэ ингээд хүүхэд одоо бэлгийн харьцаанд орцсон, жирэмсэлтсэн ийм үед нь л одоо бид нар бас илрүүлж байна. Тэгээд ер нь бол хамгийн гол нь одоо яг ингээ өсвөр насны хүүхдэд тий ер нь багаас нь л одоо нөгөө бэлгийн боловсрал олгох энэ ажил бол бас нэлээд дутмаг гэж харж байгаа шалтгааны хувьд бол за ер нь бол бид нар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэж байхад хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын гэр бүлийн боловсрал олгох 8 модуль 34 одоо сэдвтэй ийм одоо гэр бүлийн боловсрал олгох ийм хөтөлбөр батлагдаад одоо бол одоо жил болгон яг гэр бүл рүү чиглэсэн хүүхд рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бол 21 аймаг 9 дүргийнхээ газар хэлтсүүдээр дамжуулаад За энэ дээр нэмэлт минут өгье. за дээр нь одоо хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан гэдэг одоо нэгэн настай нийгмийн ажилтан одоо 25 оны 1 сарын 1-ээс эхэлж ажилласан. За ер нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх асуудал дээр за манай нийгмийн ажилтнууд өнгөрсөн одоо жилүүдийг бодох юм бол за илрүүлэлтийн асуудал бол ер нь 20% нэмэгдсэн. Тэгээд одоо эцэг эх рүү нөлөөлөх сургуулийн хүүхд хамгааллын багт холбон зуучлах за тэгээд өсвөр насны одоо кабинетэд те эмнэлэг рүү одоо хүүхдэд зуучлах энэ ажил бол бас өсөд явж байгаа. Гэхдээ хамгийн гол нь одоо яг өсвөр насны хүүхдэд одоо бэлгийн боловсрал олгох ажлыг за боловсролын яам тийм ээ. За тэгээд сургуулиуд тэгээд манай байгууллага хамтарсан багтай одоо зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай гэж одоо бид нар бас яг ингээд чиглэл явуулаад тэгээд одоо бас үр дүнгээ тооцож ажиллаж байгаа. За Мөксөн гишүүн тодруулъя. Одоо хэдүүлээ тэгээ болохгүй байгаа нь тодорхой байгаа учраас цаашдаа нэг яаж болдог болох вэ? Нэгдсэн бодлого арга хэмжээгээр хэн хангаж явах юм бэ гэдэг зүйлээ бид нэр тодорхой болгомоор байна. Таад бидний зүгээс энэ хууль эрх зүйн орчныг сайжруулах энэ дээр ямар нэгэн нэмж хууль одоо шинэ хууль санаачлах ёстой юу хийх ёстой энэ зүйлийг биднэрт маш сайн тодорхой болгож өгмөр байна. Тэгэхгүй бол одоо өнөөдөр ингээд нэг рүүгээ жигсэн байдалтай ингээд хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал юм уу, боловсролын яамны асуудал юм уу, тухайн орон нутгийн асуудал юм уу? Энэ олон байгууллага яаж хамтарч ажиллахыг гэдэг нь тодорхойгүй. Энэ тэнд салангад болсон болоогүй ганц нэг аян хөтөлбөр хийж явсаар байтал энэ одоо
хүүхдүүд юм эрх зөрчигдөөд энэ өсвөр насны жирэмслэл төрөлд үр хөндлөлт чинь одоо утгаа алдаад байна. 2600 гэдэг чинь манай улсын хувьд бол нэг тийм бага тоо биш шүү. Энэ бол маш их анхаарал хандуулах ёстой ийм тоо. Манай байнгын хороос анхаарал. За хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хариулаад дээр нь ямар усад хариулж хэрэгтэй бодлогын асуудал дээр нь ямар одоо хууль эрх зүйн зохицуулалтыг хурлын төвшөнд байнгын хорооны засгийн газрын төвшөнд хэрэгтэй байгаа юм бэ? За үнээр хэмцэг хамсаруулах уу? За энэ дээрээс хариулж. Яамнаас энэ дээрээс хариулж. Гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам ахлагчин Жосогтбаатар. За тэгэхээр октын жирэмслэлтэй холбоотой бол ер нь гэр бүлийн боловсролын талаар бид бүхэн тодорхой судалгаануудыг авсан. За 2024 онд Монгол гэр бүлийн хэв шинжийн судалгаа авсан. За эндээс бол гэр бүлийн боловсролыг хэрэг төвшөнд олгож байгаа юм бэ? Ер нь бол гэр бүл болоход залуучууд маань одоо амьдрал битгэгдэж чадж гэнэ үү гэдэг асуудлаар судалгаа хийгдсэн. За энд бол 70 орчим хувь нь бол гэр бүлийн боловсрол олгогдоогүй бэлгийн боловсрол одоо төлөвлөлт чиглэлээр бол хангалттай үр дүнд хүрч чадахгүй нэ тийм боловсрол мэдлэг олж чадахгүй нэ гэсэн юм судалгааны үр дүн гарсан. За ийм үднэс гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас бол гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг сая 5 сарын 20-нд засгийн газрын одоо хуралдаанаар хэлцүүлсэн одоо улсын хурлд өргөн барихаар одоо тов гаргах гэж байна. За энэ хуулинд бол ер нь энэ гэр бүлийн боловсролыг гэр бүлийн За энэ дэс нэмэлт байдаг. гэр бүлийн төлөвлөлт нөхөн үржихийн боловсрол зэрэг энэ зүйлсийг одоо гэр бүлийн орчинд нь гэр бүлийн төвөөр дамжуулж одоо салбар дундын уяатай холбоотойгоор одоо хэрэгжүүлэх энэ заалтыг оруулж ирсэн байгаа санхүүжилтийг мөн одоо тогтолцоог бас тусгаж өгсөн. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт одоо батлагдаад явах юм бол энэ гэр бүлийн одоо бүх гишүүдэд зориулсан энэ хуулийг бол энэ хэрэгжилт явах хаа. Ер нь бол гэр бүлийн хүүхд хамгааллын тухай хуулиар бол бүх орчин дох хүүхд хамгааллыг зохицуулж өгсөн. За энд бол ялангуяа гэр бүлийн одоо эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагын асуудал байдаг. За энэ боловсролын салбарын, эрүүл мэндийн салбарын ингээд одоо энэ тоо мэдээллийг өгөх хүүхд хамгааллын мэрэгжилтэнд хандах гэдэг энэ зохицуултуудыг бүгдийг заасан байгаа. Тэгэхээр энд бол яг хэрэгжилтэн дээр одоо салбар дундын уялдаа холбоог хангах энэ хууль бол зохицуулалтаараа энэ туссан байгаа. Тэгээд энэ хуулийн дээр тусахтаад явуул. За аянг бол мэдээж нуудгүй бай октын жирэмслэлтээс. За сүнжид дарга нэмэлтээр хариулъя. Эндрийн микрофон. Хүний эрхийн зөрчлийг харахаар нэг хэд хэдэн шалтгаантай л байдаг. Тэгээд хамгийн том шалтгаан нь би бол төрийн албаа хаагч нь хариуцж байгаа байгууллагуудын өөрсдийг нь манлай л гэж хэлнэ. Одоо биднэрт материалын хууль дутаагүй. Мэдээж процесс гэдэг юм уу ийм уялдаа холбоо их асуудал байдаг. Тэрийг бид нар хянаж чагаад хийж явахтаа харддаг. Зарим газар адилхан төсвөөр илүү ахицтай ажил хийцэн байдаг. А зарим нь бол ямар нэгэн шалтгаан айлын сууж идэг байхгүй. Хийгээгүй хүнд хийх хүнд шалтгаан болдог, хийгээгүй хүнд юу болдог вүлээ. Яг тэр өвшиг юм болдог. Тийм болохоор бид нар бол ингэж бодож байгаа. Нэгдүгээрт энэ хууль нь бол батлагддаг. Гэхдээ хуулиас болоод байгаа гэж би өстой хэлэхгүй. Энэ засгийн газрын өөрсдийнх нь яамдынх нь манлайлал чиг үүрэгтэй эзэн болох байдал нэгдүгээрт хэрэгтэй. Хоёрдугаарт уялдаа холбоо хэрэгтэй. Гуравдугаарт орон нутагтаа ажиллах тэр системтэйгээ тэр тогтолцоотойгоо яаж уялдах юм бэ хэрэгтэй. Гуравт нь хэдүүлээ нэг тийм асар том нэг зэрэг хийх гээд байх хэрэггүй. Одоо тэр эрэгтэйчүүдийн кабинет, эмэгтэйчүүдийн кабинет, эрүүл мэндийн кабинеттэйгээ гэр бүлийн боловсролыг ахлах ангийнхаа өсвөр насныхан тэр бос. За энэ дээр нэмэлт байдаг. Зэрэгцээ бүх ажлыг хийх хэрэгтэй л гэж хэлнэ. Зөвхөн бид нар сургалтын хөтөлбөрийн асар сайхан нөхөн өрчгөн эрүүл мэндийн боловсролыг олох гэмагээ хүлээх биш, байгаа боловсролын системээ сайжруулна. Нэг байгаа эрүүл мэндийн систем нь яаж эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулах юм бэ гэдэгтэр ажиллана. Гуравт нь эцэг гихтэр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдтэй ажиллах нийгмийн ажилтнуудын чармайлт, энэ гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны чармайлт асар чухал байна. Нийгмийн ажилтнтай болсон. Одоо тэгвэл эрсдэл нөхцөлд байгаа хүүхдүүдтэйгээ яаж ажиллах юм? Тэр эцэг их асран хамгаалагчтай яаж ажиллах юм? Гэр бүлийн хүрээнд бүх энэ нөхцөл байдал чи ихэнх нь явж байгаа штэ гадны гэхээсээ илүү. Тэгэхээр энэ дээр бид нар тасн завсаа урьдчилан сэргийлэх ажиллаа. Яамыг яманлалаасай гэж хүсэж байна. За мөхсөн гүшин тодруулъя. Тэгэхээр бидний өсвөр үеийн жирэмслэлтэй холбоотой авах арга хэмжээнүүд маань уул нэг тодорхой байгаад байдаг. Бид нэр өсвөр үеийн жирэмслэлтээс бид нар яаж сэргийлэх вэ?
сэргийлэхийн тулд ямар арга хэмжээнүүд авах вэ? Сургагч огш бэлтгэж ихсүүлээд энэ дээр маш олон төрлийн арга хэмжээ байгаа. Бид нар ганц нэгийг л аваад байгаа. Одоо тэгээ өсвөр насны жирэмслэлт болсны дараа хариуцлага тооцох асуудал яах? 14-өөс 16 насны хооронд одоо тий жирэмсэн болгосон этгээд бас хуулийн хариуцлага хүлээх ёстой шүү дээ бас. Гэтэл энэ дээр дахин давтан үйлдэлүүд яваад байдаг. Энийг илчилж гаргаж ирдгүй энэ боловсролын байгууллагууд тухайн хороо дүүргийн нийгмийн ажилтнууд ямар хариуцлага хүлээж байгаа. Энэ дээр хариуцлага хүлээж байгаа тохиолдлууд ерөөсөө огтхон бараг байхгүй гэж хэлж болохоор байна. Тэгэхээр бидний хариуцлагын систем тогтолцоог яаж сайжруулах вэ? Гэх мэтлэн бүх төвшөнд нь цог зарах хэмжээг авч хэрэгжүүлдэг энэ бодлогоо гаргамаар байна.